Монгол улс 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зардан тунхаглаж, Богд хаант Монгол улсыг байгуулад, удалгүй тусгаар тогтнолоо гадаад улс орнуудаа зөвшөөрүүлэхээр чармааж эхэлсэн байдаг. Энэхүү ажлын эхлэл болсон Орос-Монгол улсын найрамдлын гэрээг Монгол улс 1912 оны сүүлээр амжилттай байгуулсан юм. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаарт хоёр улсын найрамдлын гэрээний дараа Орос улсад хийсэн Монгол улсын албан ёсны анхны ажил болон удаах ажлуудын талаар өгүүлэхээр бэлдлээ. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Бахархах түүх бүтээх ирээдүйн хэлсэн бид монголчууд. United Group. Нэвтрүүлгийн хамтрагч Монсудар хэвлэлийн газар. Чингван хандлагын Оросд хийсэн ажил. Тусгаар тогтнолоо тунхаглаад удаагүй Монгол улс 1912 оны сүүл 1913 оны эхээр гадаад хэргийн сайд хандлагч зэргүүтэй төлөөлөгчдөө их Орос улсад илгээн төр улсын анхны ажиллаа хийсэн юм. Энэ нь шинэ Монгол улсын гадаад харилцаа дипломат үйл ажиллагааны эхлэл болжээ. Айлчлалын гол зорилго нь Орос-Монголын гэрээгээр тогтоосон харилцааг гүнзгийрүүлэх. Өвөр Монгол баргыг Монголд нэгтгэх асуудалд дэмжлэг авах явдал байлаа. Монгол улсын гадаад хэргийн яамны сайд хандлагч тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ерөнхий сайдын орлогч Ширнэн Дамдин, гадаад хэргийн яамны түшмэл Цэрэн Дорж, Бавуу Дорж нар багтаж байжээ. Оросын засгийн газар Монгол улсын гадаад хэргийн яамны сайд Чингван хандлагчийг гадаад улсын төрийн эрхэм дээд хүнийг хүлээн авдаг ёс журмынхаа дагуу хүндэтгэл үзүүлэн хүлээн авсан байдаг. Ингээд их Орос улсын эзэн хаан 1912 оны өвлийн сүүл сарын 16-нд Монголын тэргүүн сайд Эрдэнэ дайчин Чингван хандлагчид Аннагийн тэргүүн зэргийн Эрдэнэ нодон, дэд сайд Жонон Бэс Ширнэн Дамдинд Станиславын тэргүүн зэргийн Эрдэнэ нодон, дэс түшмэл Цэрэн Дорж болон эх зохиох түшмэл Бавуу Доржид Станиславын 2 дугаар Эрдэнэ нодон зэргээр шагнаа зогсохгүй маргааш цагаан хаанд бараалах нүү хэмээн хэлүүлжээ. Монгол улсын гадаад хэргийн яамны сайд Ханд Дорж, Ширнэн Дамдин, Цэрэн Дорж нар Оросын эзэн хаан улсын цэргийн яамны сайд Сухомлинтай хэлэлцээр хийх үеэр Санкт Петербург хот 1913 он. Төлөөлөгчдийн тэргүүн гадаад хэргийн яамны сайд Чингван Ханд Дорж, зөвлөх Жонон Ширнэн Дамдин, 1-р нарийн бичгийн дарга Гүн Цэрэн Дорж, 2-р нарийн бичгийн дарга Бавуу Дорж, Оросын гадаад хэргийн яамны төлөөлөгч нууц зөвлөх Шишмарёв, орчуулагч Цэрэнпилов, Ловданов, Севен нар. Богдын бэлэг 1912 оны өвлийн сүүл сарын 17-нд буюу Эрдэнэ нодонг их Орос улсын эзэн хаанаас хүлээн авсны маргааш өдөр Чингван хандлагч Оросын хааны амар мэндийг мэдээд Богд хаанаас сүргүүлсэн улсын бичиг бэлэг сэлтийг гардуулжээ. Монгол улсын хаан Богд Жавзандан хотогт Оросын эзэн хаанд бурхны хадаг, шар магнаг олбог түшлэг, иж бүрэн мөнгөн эмээл хазаартай жороо морь 1, жороо сайн морь 4, Орос улсын хатан хаанд аюул шуурхан гэх мэтийн бэлэг барьжээ. Оросын 2 дугаар Николай хаан Богдын ирүүлсэн бичиг бэлэг сэлтийг хүлээн аваад хариу хэлэхдээ танай Монголыг тусгаар улс болоод Богд хаанаас элчин сайд зарж улсын бичиг хургуулсанд
би ихэд баярлаж байна. Богд хаан насан урт болтугай. Монгол улс өнөд батчих болтугай хэмээн талархлаа илэрхийлжээ. Оросын 2 дугаар Николай хаан. Сайн ноён хан намнан сүрэн Орос улсад айлчлав. Монгол улсын ерөнхий сайд Сайн ноён хан намнан сүрэн дагалдах хүмүүсийн хамт 1913 оны 10 дугаар сард Санкт Петербург орохоор мордож 1914 оны эхээр эргэн ирсэн юм. Бүрэлдэхүүнд засагт ван удай, гадаад яамны дэд сайд хичээнгүй гүн цэрэнд орж, цэргийн яамны дэд сайд Бэс чимэд орж, Даалан Понцогд орж, ерөнхий сайдын улс төрийн зөвлөгч Сэвэн Эрдэмтэн, Өндөр Гонгор, Цэнд зэрэг нийт 28 хүн багтжээ. Тэд 1913 оны 10 сарын 27-нд Эрхүү хотноо зочилж, ерөнхий сайд Хяагтад сурч байсан 5, Эрхүүд сурч байсан 9 монгол хүүхдэд 15 мөнгөн төгрөг, багш нарт их хадаг барьсан байна. 1913 оны 10 сарын 28-ны өдөр Оросын эзэн хааны ордны албанаас илгээсэн ёслолын бичгтээ 11-р сарын эхээр Санкт Петербург хотноо Монголын 1-р сайд Сайн ноён хан дэргүүтээ өндөр зочид ирэх болно гэжээ. Ерөнхий сайд Сайн ноён хан намнан сүрэн Орос улсад айлсахтаа 3 үндсэн зорилготой явжээ. Нэгд Орос улсаас зэр зэвсэг санхүүгийн тусламж авах. Хоёрт Санкт Петербургт гадаад улсуудын элчин төлөөлөгчдтэй харилцаа тогтоох, цаашлаад Европын зарим том орнуудаар айлчилж Монгол улсаа хүлээн зөвшөөрүүлэх. Гуравт Өвөр Монголыг өөрийн улсаар нэгтгэхэд Орос болон бус улсаас дэмжлэг олох явдал байлаа. Ерөнхий сайд намнан сүрэн Петербургт хүрэлцэн очиход ямар хэмжээнд хүлээн авах талаар 1913 оны 10 сарын 21-нд Оросын гадаад явдлын яам эзэн хаандаа итгэх хуудаснаа ийхүү тэмдэглэжээ. Хэрв Сайн ноён ханыг урд ирсэн ханд доржийн адил мөн түүнээс ч илүүгээр хүлээн авч хүндэтгэхгүй бол түүний язгуур усааг доромжилсан хэрэг болно. Хэрв ингэвээс бидэнд үнэнч манай улсын заврыг дагахад бэлэн байгаа хамгийн нөлөө үхий энэ ноёныг бид биеэсээ түлхэж орхин хэмээн анхааруулжээ. Ерөнхий сайд Сайн ноён хан намнан сүрэн дэргүүтээ Монгол улсын хаан засгийн газрын төлөөлөгчд Оросын эзэн хаанд улсад айлчиж хэлэлцээ хийсэн нь Гранд зочд буудлын үүдэнд. Хоёрдугаар Николай хаан бараалгын төгсгөлд тэргүүн сайд Сайн ноён ханд цагаан бүрэгдийн одон гардуулаад Монголын ерөнхий сайдыг Ливадиягийн яалт руу хөлгөнгөсөөр буцахад эрэг дээрээс үхэр угаар 21 удаа ёслолын бодлого үйлдэж аян замд нь үдэжээ. Эрдний очир одон. Богд хааны зарилгаар 1913 онд бүтээсэн Эрдний очир одон нь Монгол улсын энх мөнх бат оршихыг бэлэгдэн аюул бүхнийг дарах, сул бүхнийг бэхэлж чадах утга агуулгыг шингээсэн төдийгүй Монгол улсын хааны тэтгэмийн жинсийг очир хэлбэртэй үйлсний нэгэн адил юм. Очир бол агуу хүчийг илтгэдэг тул олон давхар очрын дүрсийг Эрдний одон хэмээн сонгон авчээ. Тэрхүү олон очрыг төв дээр нацагд орж монголоор элдв очир хэмээдэг байна. Монгол улсын энэ одон Эрдний очир нэртэй. Үндсэн дүрс нь зөрсөн дөрвөн очир, дундаа дугуй хүрээтэй, түүний голд Эрдний чулуу шигтгэн, гадуур нь танан шигтгээгээр хүрээлжээ. Одонгийн голын Эрдний чулууны төрөл, тойруулсан шигтгээний тоон, шагнагдагчдын зэргээр өөр өөр байжээ. Эрдний очир одон нь Чингис хааны одон,
Автасан хааны одон, өндөр гэгээний одон гэсэн ерөнхий 3 зэрэгтэй. Тус бүрийн дотор нь 12 дэсэлдэг байжээ. Монголын ерөнхий сайд сайн ноён хан Намнасран Оросын эзэн хаанд бараалхах үед өндөр дэд хүндэтгэл үзүүлэн ихэд онцгойж байгаагаа тодорхой харуулжээ. Монгол улсын ерөнхий сайд Намнасран 2 дугаар Николай хаанд Кремийн Яалтын ойролцох Ливадын ордонд бараалхаж улсын бичиг өргөн манай улсыг тулгуур төр байгуулагдсанаас хойш ихэд тусалсан явдад талархаж баярын тэмдэг болгон Монгол улсын эрдэнэ очир одонг Оросын эзэн хаанд гардуулжээ. Оросын эзэн хаан хариу талархал илэрхийлж гадаад орны дээдсийг хүлээн авахдаа хэлдэг ёслол хүндэтгэлийн үгс хэлж богдхааны амгалан асууж танаа улсыг дэмжиж туслана гэсэн санааг илэрхийлсэн байна. Сайн ноён хан Намнасран нар Оросын тавьсан нөхцөлийг хүлээн авч өвөр Монголоос сэргээ татах, Оросын засгийн газраас томилох мэргэжилтнийг Монголын засгийн газар зөвлөхөөр суулгах, Орос, Дундад Монголын 3 этгээдийн хэлэлцээрт оролцохоо илэрхийлсэн байна. Үүний хариуд Оросоос 3 сая рублийн зээл, зэвсэг хэрэглэл авахар тохиролцсон байдаг. Төлөөлөгчид 1914 оны 1 сарын 26, 28-нд Эрхүү хотноо 3 хоног саатаж, Эрхүүд ирээд 6 сар болж байгаа Монгол сурагч Чой болсон Бүрсэд, Батчир нарыг шагнажээ. Монголын төлөөлөгчид ажлын үеэр дэлхийн соёл шинжлэх ухааны ололтод танилцсан олон шин зүйл сурч мэдэж ирсний нэг нь Монголдо кино гаргадаг техник хэрэгсэл авчирсан явдал юм. Намнасран тэргүүтээ төлөөлөгчид Оросын эзэн хааны засгийн газартай хэлэлцээр хийсний дараа Цаарское селод морилон саатжээ. Намнасран, Удай, Цэрэнжимэд, Сэвэ нар 1913 оны 12 дугаар сар. Улсын засгийн газраа дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд бүгд хэргийг ерөнхийлөн захирах яамны дэд сайдыг явуулахаар болсон тул Орос улсын нийслэлд байгаа Япон улсын элчин сайдад найртай ёсоор эрхэм мусад хүн явуулах тухай хэл хүргэн Японы элчин сайдаас хамгаалах бичиг авч ирдэг бай. Бүгд яаман ёсолмой. Эрх биш бүтэн виз гэж. Гэвч хандад орж Оросын нийслэлд Японы элчин сайдтай удаа дараа уулзахыг оролдсон боловч эс бүтсэн билээ. Ингээд 1913 оны эхээр Даалам Цэрэнжимэд бүгд хэргийг ерөнхийлөн захирах яамны дэд сайд Гомсронгийн хамтаар хүрээнээс Токио орохоор өртөөлөн гарчээ. Тэд харибын төрөлцөн очсон боловч тэндээс цааш явж чадсангүй. Учир нь хаанд Оросын дипломатууд Японы албаны хүмүүстэй сэм хувилдан Цэрэнжимдийг замдан саатуулж дөнгөсөн байлаа.